Жинхэнэ Орос йогурт Улаанбаатарт, Янта дэлгүүрт 7 хоног бүр эрхүүгийн сүүний үйлдвэрээс шууд нийлүүлэлт таны гар дээр. Янта супермаркет. Адуулар гэсэн Монголын хөрсөн дурсан. Ашиг чилдийн унтаа ард түмнийг эрүүлж хүрнэ. Энэ сайхан үнэмшлийг эргэцүүлэн бодоход олон багархал бодогдохоор монголчууд маань өсчөөс наслан хийж чадсан. Монгол эрдэмтэд баталгаажуулсан. Дэлхийд хаач байхгүй дээд эрхний арчшоо хундаг энг үйлдвэрлэж байна шүү дээ. Арчшоо ард түмэн эрүүлж байна. Энэ хануугийн жимснүүд хуучны шинжилгээг санагдуулан сайхан үнээр хамттай шүү. Тийм болохоор би дандаа авдаг. Европын хөрснөөс таны ширээн дээр ханаа. Бид таны хаз жаргалын эрч. Just once more, but you were on the ship and I was on the ship. Ice Kashmir. Сайн байцгаана уу үзэгчдээ, bon appétit. Өнөөдөр бас нэг эрхэм хүнийг та бүхэнтэй уулзуулахар шийдлээ. Энэ хүн бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Борхо. Таныг тайлснаа өрье. За, сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Уран бүтээл өндөр дөө. Сайхан өвлжж гин. За, Борхо ихчийг бол манай үзэгчид бас сайн мэддэг болсон. Дэлгэцэн дээр бол их олон ээжийн дүрийг бүтээсэн. За, ганц манай үзэгчид гэлгүй өөр Монголын өөртөө засахоор хятад улсад бас дүрээ бүтээсэн. Хил дамжиж олон ээжийн дүрийг бүтээж яваа ийм авьяаслаг улс их орноо хөлийн чандад сурталчилж яваа ийм сайхан эмэгтэй. Өнөөдрийн манай студид хүрэлцээр ямар хоол хийх талаараа бас одоо уулзах гэж байна. За, өнөөдөр би одоо эрүүл хүнс өөрийн эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн цагаан эдгээр голлож хоол хүнсэндээ хэрэгэлдэг тухайга ярьдгийн билүү гэж бодож байна. За, тэрнээс гадна бас ард түмэндээ бас одоо хэрэг болох зүйл бас 1-2 боловч юм бас санал болгож хийж өгөө л гэж санаж штэ. За. Өнөөдөр арт суцлахыг гэж бодож байна. Гадаа хүйтэн сэрүүн байна, цас ихтэй байна. Тэгэхээр ханиад том нэлээ их гарч байгаа ийм үед бол халуун арц байх нь их зүгээр байх болов. Зах зээлийн эдийн засагт шилжснээс хойш бас манай уран бүтээлчид хөлийн чандад бас чамгүй амжилтууд гаргаж байгаа. Энэ бол бас их сайшаалтай юм тийм ээ. Тэрний нэг нь одоо бас энэ одоо ахмад гэлгүй хөгшин гэж гологдлгүй харин ч одоо өвөнд орсон ийм нэгэн жүжигчин байгаа. Энэ гайхалтай хүнийг өнөөдөр уулзуулж байгаадаа би бол түл их баяртай байна. За, баяртай. За, та өнөөдөр хоол хийнэ гэсэн чи яагаад ийм олон одоо цагаан эдэг манай ширээн дээр дэлгээд тавьчваа. Өөрөө бас гэрээсээ авчирсан, зарим нь бол нутгийн ааруул цагаан эдээ гэж та түрүү ярьжсэн. Манай өөрөөсөө өөрийн эх орны үндэсний үйлдвэрлэл энэ цагаан эдээ бол хүний эрүүл мэндэд маш их ашигтай. Ер нь жилийн 4 улиралд одоо альч хэдий ч үед нь хэрэгжилж болох. Ийм учраас би бас цагаан эдээ илүү их хэрэглэх зүг болов уу гэж бодлоо. Тэгээд өөрийнхөө өөрт амьдралд илүү их тохиолдож исэн юмнаас бас одоо хүмсэлтэй хүргэж хэлүү зүгээр зүйтэй болов уу гэж бодлоо. Би одоо 27-28 настай байхдаа миний ходоод шархалж исэн байхгүй юу. Тэгэл одоо юу ч ийдсэн өрөөсөө шингэхгүй, хүлээж авахгүй, ходоод хүлээж авахгүй, хоол боловсруулах хэрэгтэй хүнд хэцүү байдалд орсон байсан. Тэгээ энэ үед бол хүн эрүүл явна гэдэг, урт наслна гэдэг бол хоол хүнстэй маш их холбоотой.
Тий. Ялангуяа цагаан эдийн төрлийн юмыг бол би тэрнээс хойш нэлээд өргөн хэрэгэлдэг болсон. Хоёрдугаарт хүнстэй холбоотой энэ одоо энэ дээгүүр байгаа юм юу байна? Хошиг байна тий. Бас хүмүүсүүд үе мөчний өр үсэлгээл өвдөгний өвдлөө, тэндээ өвдлөө, яс ургалаа, ясны сэргижилт боллоо гэдэг ингэж яддаг штеп. Тэгэхээр би бас л одоо амьдрал тохиолж исэн бас одоо нэг 14-5 жилийн өмнө миний одоо хөлний өсгээд яс ургаад тэгээд одоо яадаг юм бэлээ гэж бодож агаад тэгээ солонгосын нэг Йонси гэж имлэгдээр ашиж үзүүлээд тэгээ би тэндээс хушгины имчилгээгээр яаж имчилдэг тухай зөвлөгөө авсан. Тэгээд нэг 45 хоног имчилгээ хийгээд энэ хушгаар имчилээд одоо зүгээр болсон. Оо ямар сайхан юм. Тэгээ энэ талаараа бас ард түмэндээ бас хэлэх өргөё гэж бодож байна. Зарим хүмүүсүүд мэддэг л байх ихэнхтэй голцоо. Тэгээ миний хэлсний дагуу ч гэх юм уу ер нь бас одоо ярьж байгаа юм яг ёсчлон гүйцэтгэж чадвал тэ үр дүнгээ өгнө шүү гэдгийг бас нэгдүгээр хэлмээр, хоёрдугаар хэлмээр, гуравдугаарт нь бас одоо өнгөрсөн 11 онд бас нөгөө хөлийн нөгөө өсгөнд бас ясургаад бас ингээ хөл доголоод одоо хэцүү болсон. Тэгтэл би Бээжин рүү, Хятад руу, өвөр Монгол руу кинонд явах шаардлагатай байсан. Тэгээ би маш яралтай юм нэг гэдгийг хэрэгтэй одоо бүр яадаг юм бэлээ гэж одоо нэг хошгоо хэрэгэлсэн. Тэгээ хошиг маань жоохон удаашралтай эмчил гэдэг шаардлагатай байсан. Ягаад гэхээр хошгоор эмчлэхэд бол 45 хоногоос одоо сараас 45 хоног байсан. Тэгээд ингээд хүнээс сууж ясан чинь Дорноговь аймгийн 10 жил бид хамт сурч ясан Цэдэнбаа гэж хүний эхнэр нь ардын эмчилгээний юмдод хэрэгэлдэг юм байна. Тэгээд тэндээс наа зөвлөгөө өгсөн. Лаврын навчаар та эмчилгээ хий. Тэгээд одоо хурдан өрдөнгөнд баг үзэхэлгүүдээ тэгсэн. Тэгээд лаврын навч одоо би бас энд хэрэгэлсэн байна. Тийм авчирсан байгаа. Энийгээр одоо би нэг 14-5 хоног нэг 20 хоног л тэгээд нэг хөлцгөр болсон да. Тэгээд ийм мэт юмдуудыг бас ард түмэндээ хэрэг болох болов. Одоо энэ талаараас хэлий даа гэж бодож ийм юмдад бэлдэж ирлээ. За одоо өнөөдөр ингээд хоёулаа аарсаа боцлохоо. За тэгээ. Үнэхээр манай ширээг харсан хэн бүхэнд бол зуны дэлгэр цаг санаанд орох бах. Үнэхэрийн одоо ааруул, цагаа, өрөм, бяслаг гэдэг одоо жинхэнэ 100 цагт дэлгэр байдаг бүтээгдэхүүнүүдийг таамжирсан байна шүү дээ. Би одоо амьдралдаа ер нь байнгын цагаа идэх хэрэгэлдэг дээ. Сүдэ зай эдгээр гэдэг. За хоёулаа аарсаа боцлоо. За тэгээ. Энд хүүтэн ус бэлдсэн байгаа. Тэгээ. Түүхий гурилнаасаа жоохон хийе. Усаа хүйтэн байхад нь хийж самрахгүй бол арай болохгүй. За. За би нэг 2 литр хэртэй аарч усалгах юм гэж төлөвлөж байгаа. Төлөвлөе да. 2 литр хэртэй аарцсанд одоо хэр зэрэг аарц орох вэ? Гайгүй штэ. Нэг кил аарц авахд 3-4 чудал буцалгаад болчихдог штэ. Манайх л жишээлбэл тэгэхээр их ашигтай. Усаа буцалсан хойно ингээд гурилаа хийх юм бол гурил бөөгөн чинь. Тийм учраас усаа жоохон бүйтэн байхад нь гурилаа хийгээ сайн буцалгаа. Өнөөдөр битэрийн буцлах гэж байгаа аарц бол нэг ийм хэмжээтэй байгаа. За энэс барах хавцын хэрэглэнэ 2 литр. Дэндүү их аарцаа хийчих юм бол одоо эсгэлэн гашуун болчих шүү дээ. Зөв. Пүл гэж горж магадгүй шүү багаараа. За сүлд нэмж болно. Тийм ээ. Сүлдэж байгаа. Маш сайн самрах хэрэгтэй байна тийм ээ. Тийм одоо ингээ гурилаа уустлан самран тэхгүй болвол эн чинь гурлан бөөгөн чинь. За би түрүүн сая бас нэг жоохон ус одоо бас цаг хожих гээд ус жоохон бүлээсгээ тавьчихсан байгаа. Тэрнээс миний хүү хийдэ. За ингээд бэлтгэсэн байгаа халуун уснаас цаг хэмнэх үүднээс бит хоёр усаа халаагаад 1963 онд кино урлаг, за драмын театр гэдэг одоо тухайн үеийн залуучуудад одоо хүсэл мөрөөдөл болсон жүжигчний мэргэжлийг эзэмшихээр Улаанбаатар хотод хөрөлцөн ирсэн байгаа шүү дээ. Тэгсээ. Энэ одоо тохиолдлын юм байв уу? Эцэг их аав ээж зөвлөвөө? Би уг нь ангайхын дээд сургуульд орж эмч болно гэж айгүй мөрөөддөг байлаа. Сургуульд байж байхдаа аптекад ороод эмийн рецептнүүдийг ингээд уншаад шийдэлээ зогсдог. Эмнүүдийг ингээд лангуны ард байгаа эмнүүдийг одоо үнэтэй хэмжээ дооцтой нь цаасан дээр ичиж яваад шийддэг хүүхэд байсан. Тэгээ их л хүсчихсэн байхад та. Рецепт бас ойр зуурхан усан эмнүүдийн рецепт хүртэл бичиж сурчсан байсан. Тэгээ 10 дахь ингээд тэгээд одоо өөрөө ч мэдэхгүй би урлагийн хүн болно гэдгээ өөрөө мэдчихсэнгүү
баг сургуульд байхасаа л шүлэг их уншдаг, дуулдаг, бүжгэлдэг, ерөн сургуулийн урлагийн талын аваргуудыг нэлээд хийдэг байсан. Тэгэл урлагийн маань одоо зам тэр үед л өөрөө мэдэхгүй эхэлж байсан байхаа да. Тэгээд 10 жил төгсөөд би ангахын дээдэд орондоо гэж бодож исэн чинь багш ангийн маань багш намайг шууд энэ улсын багшийн дээд сургуулийн кино драма ангид хуваарлчихсан. Манай анги сүхэй гэж хөөхтэй тэрийг хуваарлаад. Тэгээ энэ багшийн дээд сургуулийн кино драма ангид ирээд л конкурсыг шалгалт өгөөл. Тэгэл тэнцээд орсон. Тэгэл одоо жүжигчин болох зам маань эхэлсэн дээ. За тэгээд тэрнээс хойш бол маш олон уран сайхны кинонуудад таныг олж хардаг. За мөн бас тухайн үед одоо Монголын хүүхд залуучуудын театр хэмээх нэр хүндтэй. За одоо босго өндөртөө театрт бол та бас ажиллаж исэн. Тэнд бол бас олон найз нөхдөдөө уран бүтээлээ төрөөж явсан. Гэх мэтчлэн их сайхан дурсамжууд одоо таны нүдний өмнө бол харагдаж байгаа бах тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Улсын багшийн дээд сургуулийн кино драмангийг төгсөөд нэгдүгээр төгсөлтийн драмын театрын мэрэгжлийн дээд одоо дээд мэрэгжлийн жүжигчин одоо хамгийн анх хүлээж авсан юм бэлээ. Хоёрдугаар төгсөлтийн болохоор хүүхэд залуучуудын театр манайхаа авнаа. Тэгээд бидний төгөлсөн 23 хүүхдийг жагсаа зогсоож байгаад одоо энэ оюун ванган багш, эренчин нороо багш, за тэгэл ардын жүжигчин очир бат ингтуя энтригээд одоо нэлээд олон хүн сууж байгаад тэрийг авъя гэдэг энэ сурлагын дөнгүүдийг харж байгаад тэгээ сонгоод авахд манай театр манай ангиас 7 хүүхдийн театрт одоо мэрэгжлийн жүжигчнээр авсан. Гэхдээ сургуулиуд төгсөөд улсын баяр жүжигчин эренчин нуруу багш ардны багш хоёр маань бидний төгсгсөн. Тэднтэйгээ хамт ирсэн. Тийм эренчин нуруу багш маань Сүхбаатар киноны анхны янжмын юм шүү дээ. Тийм. Тэгээд хүүхдийн театртаа ирсэн. Тэгэл одоо улсын баяр жүжигчин Ингтуя ардын жүжигчин очроод мягмар за тэгэл цолмон ганхуу эренцэн ханд мандах долгор гэдэг одоо зөндөө сайхан улсуудтай нөр зэрэгсэж ажиллаж гэдэг боллоо доо. Та бас дан ганц уран бүтээл төөрөхөөс гадна багш таныг их сайн багш байсан гэж ярьдаг юм байлээ. Монгол улсын гавьяд жүжигчин Алтан цэцэг буюу Ая эгч тэр борхоо эгч чи миний багш шүү дээ л гээд залбираад идэм байлээ. Манай Ая чи их мундаг авьяастай жүжигчин шүү дээ. Уран шаглаа жүжигчин гэж бид нар ярьдаг Алтан цэцгийг. Ер нь хүн ухаанаараа юмыг урлаж шагладаг. Оюутчин хүн бол бас юмыг их нарийн нандин оюутагтай адилхан. Жүжигчин хүн ч гэсэн өөрөө бас ухаан нарийн тийм шаглаа ухааны хүн бол өөрөө бас тэгжил битээдэг. Би Аяад нэг одоо нэг багшлаа сүйд болсон юм юу яах вэ? Тэгээ сургууль төгсөөд ирэхэд нь одоо халамжилан хүмүүжүүлэгч хүлээлгэж надад өгчээсэн. Тэгээ манай Аяа бол одоо сайн жүжигчин дээ. Саяхан гавьяа тавсан. Тэгээ сайхан сэтгэлтэй. Охтуудаа би юу мэдсэн гэж өчигдөр ээж надад ингэж хэлсэн. Салаад болтоо идэхдээ яана би юу хэлчих вэ? Ямар ч хоолыг амтлаг болгохын тулд провансал яантаагаар амтлаарай. Бүх цочтой баярлуулаарай гэсэн. Яантаа бол хамгийн сайн нь. Цэнхэр шар судалтай савлгаатайг талхан дээр тавиад идсэн ч хяан зурштайгаа хойлоод идсэн ч амттай. Ээжээс асуугаад үзээрэй, тэр сайн мэднэ. Хэрвээ маниуц хэрэгтэй бол зөвхөн яантаг л сонгоорой. Хот даяараа л яантаг сонгож байна. Эд хүч. Эрүүл хүн. Амин дэм. Амжилтын ихтэй. Европын хөрснөөс таны ширээнд хануу. Адуулар гэсэн Монголын хөрсөн дурсан. Ашиг чилдийн унтаа ард түмнийм эрүүлж хүрнэ. Энэ сайхан үнэмшлийг хэрэгцүүлэн бодоход олон багархал бодогдохоор монголчууд маань өстөөс наашлан хийж чадсан. Монгол эрдэмтэд баталгаажуулсан. Дэлхийд хаач байхгүй дээд эрхний ард шог хундаг энг үйлдвэрлэж байна шүү дээ. Ард шог, ард түмэн эрүүлж байна. Гандан лавран Венсалийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дүйнхрийн ван 2017. Энэ этгээгийн бодгоо ядуулах дээрхийн гэгэнтийн 14 дугаар далайланы 34 дахь удаагийн Дүйнхрийн ван бусуух сүсэгтэн олон дом зориулж 2017 оны 1-р сарын 4-өөс 14-ний хооронд шууд нислэг үйлдэх тул та бүхэн амжиж бүрдүүлээрэй. Холбогдох утас 95 10 99 40
95 10 99 60. I long to hold you near and kiss you just once more. But you were on the ship and I was on the ship. Ice Kashmir. Бид таны хаз жаргалын эрч. Гандан лавран Венсалийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дүйнхрийн ван 2017. Энэ этгээгийн бодгоо ядуулах дээрхийн гэгэнтэн 14 дугаар далайланы 34 дахь удаагийн Дүйнхрийн ванд суух сүсэгтэн олон дон зориулж 2017 оны 1-р сарын 4-өөс 14-ний хооронд шууд нислэг үйлдэх тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Холбогдох утас 95 10 99 40 95 10 99 60. I long to hold you near and kiss you just once more. But you were on the ship and I was on the ship. Ice Kashmir. За ингээд буцалганда. Буцаасаа хойны сайхан одоо шар тоос юм уу, маасл ч юм уу, өрөм бага зэрэг хийгээд одоо тийм халуун уух юм бол ханиа том хүртэл дарагддаг сайхан. Хотод жоохон хотод өгдөг ч юм уу, цэс энтер өгдөг хүн бол нэг шар тоос өрөм энтер хийгээд байх шаардлагагүй. Момос компанийн манай хэрэглэгчдэд зориулаад за биотаргийг бас санал болгож байгаа. Цэвэр биотарг харин тийм байна. За их олон төрлийнх байдаг. Өнөөдөр манай ширээн дээр 3 төрөл байна. Та алийг уух дуртай вэ? Танд бас амсуулын та тэгээд бас сэтгэгдлээ хуваалцаарай. Тэгээ мэдээж 100% байгалийн гаралтай. За элдэв одоо химийн найрлага ороогүй учраас их амархан мууддаг. За гүнзгий X гэдгийгээс нь. За тэгээ мэдээж цагаан эдэнд дуртай хүн ч нь бол таргийг бол маш өндөр таашаадаг байх гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Би чинь одоо сүү илбэг цагт бол ерөөсөө тарга өөрөө бүрж уудаг шүү дээ. Тийм үү? Тий, өөрөө дуучин. За жоохон онтон хийх байхгүй дээ. Та аль нутгийн хүн бэлээ? Энд л жоохон хийчих байж дээ. За яах вэ? Мэдээж сайхан. За баярлалаа. Дүүрэн аяглаад өгье. Жимснийх нь амт нь байгаа. Жимс нь өөрөө бас аманд ороод бутарна. Танд ямар сэтгэл төрөх нөө? Ачин гоё. Ачин гоё. Ястай гоё. Ямар ч одоо хүүхэд мөхөд дурлаад. Салахын арга ээж минь эмээ минь нөгөө тарагнаасаа гэж нэг юм байна. Сайхан байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Эрүүл мэндийн ундаа Артишок. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Ивент тэтгэгч байгууллага Shop Mongolia. Бас энэний далд хэлэхэд түүсэн жимсээрээ чанмал хийгээд одоо жишээлбэл энэ хадны юу байна? Чанмал байна тийм. Энийг нэг өөрөөсөө бас ингээд буцалгаад хийгээд буцаж суусан дээр хийгээд байхад бол хотоодонд маш их сайн. Би 5 салаа их уудгийг. За одоо жоохон өвдлөлгүй л одоо би энэ буцалсан байна л да. Юу л хатаацсан 5 салаа байна тийм. 5 салаас хамгийн түрүү ургадаг шүү дээ. Хүмүүсд бол хогийн ургамал гэж яриад байдгийг хогийн ургамалч гэж хийж болохгүй л дээ. Газар дэлхийч гэсэн хүний гар хөлөөр хөндөгдөөд одоо ухаандаа шархалж штэ. Зам гарч яана ухчин төнгөж дээ. Тэгэхээр чин тийм газар голцоо энэ 5 сал ургасан байдгийг. Тэгэхээр би бодохоороо бас нэг учир утгатай байгаль өв сургамлаа хаана яаж ургуулах вэ гэдгийг мэддэг юм болов. Тэрнтэй адилхан хүний бас хотоодны шарх марханд одоо хөлгар дээр гарсан шарх мархан ч гэсэн тавигддаг л гэдгийг би бол хотоодд их хэрэгэлдэг. Миний хотоод өвдлөөгөл нэг хоошин гэж муудаал нэг жоохон тавих юм бол нэг 2 өдөр жоохон 5 сал ингээд нэг шингэн хар цаа шиг буцалгаал ууцсан байхад бол ороо зүгээр болчихдаг. Ийм журмаар одоо би 27 8-тагаас өнөөдөр 73 4 хүртлээ
ингээл явж байна. Тэгэхээр бүх үйлрэл дууж болох нь шүү дээ. Хатаачаад өвлөө үйлрэл. Айлчиг үйлрэл дууж. Өдөрт одоо тогтмол эмийн журмаар бас хэрэгжилж болох нь тийм ээ. Би бол нэг аягаар дуучдаг. Одоо өөрөөрөө л жишээ татаж ярил л да. Аарцаад их сайхан буцаалчихлаа. Та аарцсан дотроо бас будаа хийх гээд агшаагаад аваад ирсэн тийм ээ. Тийм. Одоо сайхан будаатай аарцсанд бол хүүхдүүдийн тэр их дуртай байдаг шүү дээ. Дангаар нь ингээ аарц авуулсан ч болж за агшаасан будаанаас хийсэн ч болж л байна. За жаахан буцаалтай тэгээ будаага хэлье. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн ундаа Артишок. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Энд бас та өр Монголоос авчирсан аар бол байна. Энэ аар бол тий. Их бас чамин өвөрмөц хэлбэртэй юм байна. Энэ аар болыг бас манайхан бол цагаан эдээ өстэй. Манайхан бас тоглолтоор Болгар, Герман нийлэн олон орнуудаар явж исэн. За тэгээ хятад өвөр Монгол руу бол одоо сүүлийн хэдэн жилдээ 99 оноос хойш байнга явж байна. Тэгээд үнэхээр цагаан эдээ одоо мах хүнс бол одоо маш сайхан чанартай яг хориг байдлаараа байдаг. Манайх өвөр Монголынх бол яг байна. Тэгтээ нэг хальцтай одоо жишээлбэл энэ ааруулыг чамсаад үзсэн. Тий. Энд бол одоо манайхны нэг ааруул шиг юм сайхан тийм хүчтэй эсэглэн байхгүй. Тэдний ааруулаа хийж байгааг нь би бас нэг киноны юм дээр хийж исэн. Ааруул зүсчээсэн. Тэр бяслаг байна миний хөл бяслагнаасаа зүсээрээ. За. Тий. Бяслаг тэдний бяслаг ааруул энэ төр бол ерөөсөө нэг адилхан хамттай нэг хэсэглэн хамт. Их сонин чихэр шиг юм шиг сэтгэл төрөд байх юм. Тий. Чихэр идж байгаа юм шиг зунгаарлцсан их чихэрлөг тэгээд тий. Ааруул идж байгаа сэтгэл төрөхгүй нөө сүү цагаан маань амтагдахгүй байна. Тийм. Тэгэдгийг манайх бол одоо ааруулыг өстэй нэг янз янзаар нь хийж штэ одоо юм тий. Чипс маяг ааруул хүртэл хийдэг болчихсон л байна. Тэгээ намайг урд явж хахад танаа ааруул их олон загтгий штэ. За манай киног өрөө бараагч та ээжлэгнэ л дээ тэд нар чинь ээжээ бараа ээжээ та эрэхтэй ааруул ацарч өгөөрэй гэн 10 гурил ацарч өгөөрэй гэн хям ацарч өгөөрэй гэн сонирхон манайхны бүтээгдэхүүнүүд хүнсний бүтээгдэхүүнүүд бол их сайхан үнэхээр сайхан одоо. Тэгэхээр манай хүнсний бүтээгдэхүүнээ боловсруулж байгаа аргыг тэд нар бол мэдэхгүй байх гэсэн үг үү? Ер нь бол бас л мал аж ахуй эрхэлдэг улсууд шүү дээ. Тий, өвөр Монголын одоо ялангуяа зүүн баруун үзэмчингүү шилийн гол аваг хошуу энэ төрөөр бол монголчууд ихтэй мал ихтэй. Тэгээд тэгсэн мөртөндөө цагаан эдийн их тийм сайн биш. Энэ аль нутгийн туслаг вэ? Наадах чинь Архангаа. Тэр энэ сүүн ааруул бас Архангаа за тэгээ бас манай. Энэ сүү ааруул Архангаа сүүний үйлдвэрээс байгаа. Тий. Юугаараа баян түүгээрээ дайлан гихчээр л энэ бүгдийг аваад өвөр Монгол руу явдаг байх нь шүү дээ. Одоо тэгин би чи явхаар одоо чундаа манда нэг ганц нэг солих хэлж хувцс хийчихэл тэгэл тэд нартай сонирхуулах гээд одоо миний их орны үйлдвэрийн бүтээгдэхүүн 10 гурилыг сонирхон. Шар тастай 10 гурил. За тэгэл энэ ааруулыг чи янз янзаар нь одоо бас аваачин хям борцоо. Борцол тэднийд бас л наашаага энэ баруун зөв зэмчингээр байна хөөтэйгээ цаашаа гүндээ харахаар их байдаг юм даа. Тэгээд ер нь нэг киноны зураг авалт хэдийн хугацааг одоо тэнд амьдрах шаардлагатай болох уу? Тэгээд та ч одоо дан ганц монголоор ярихгүй бас өвөр монголоор за хятадаар ярьдаг гэдэг байгаа шүү дээ. Зарим нэгэн кинон дээр бол хятадаар ярихыг одоо танд үүрэг болгосон гэж байгаа шүү дээ. Тэгсээ одоо энэ жил бол би тэр баруун зүүн үзэмчинд юуны өвөр Монголын өөртөө сахарны 70 жилийн гэж болж байгаа өвөр Монголыг чөлөөсний тэрэн зориулж 20 ангид телевизийн кино хийлээ. Тэрний гол дүр дижид гэж одоо хүнд 60-аас 85 насны хооронд тоглож байгаа. Зун намрын зураг маань дуусаад ирсэн. Одоо үл хаврахын зурагт явна да. 2 сар гараад авна тэгэл дуудна гэсэн. Олон улсын Канадын нэг найруулагч 13 улс орн нэгдэж Асура гэж кино хийлээ. Асура гэдэг нь энтхийг төвдийн бурхны нэр юм гин хүний сүнс бол мөнхийн байдаг. Их тогшин ааш авиртай. Тэгэхдээ хүний махан бод бий бол үгүй болдог. Гэдгийг тэнд харуулж тодорхойгүй цаг хугацааны үйл явдлыг харуулж байна. Тэгээд тэр Асура кинон дээр
явсан тэр нь хотончуудын өөртөө засах орны Нянши хотын Шижи гэдэг одоо хятадын нэг дархан цаацтай их мундаг газар байдаг нь. Ой, уул мол одоо ястаа үлгэрийн юм шиг их сонин. Бөөнкө уултай тэгээ дээр нь орой дээр нэг хүн зариуд байж байгаа тавьсан юм шиг. Тийм их сонин их гоё байгальтай газар тэр Шижи хотод тэр Канадын найруулагч одоо ирж киноны зураг авлаа тэнд очлоо. Уг кино маань 13 улс орн нэгдсэн кино хийж байгаа маш том баг бүрэлдэхүүнтэй 1200 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэй ийм кино байлаа. Тэр киноны одоо 4 хүн нь Оскарын шагналтай улсууд ажиллаж байна. Одоо энэ киноны зургийг тэр ялангуяа одоо киноны тэр зураач маш их үүрэгтэй байна. Тэгээд найруулагч хажууд дээрээс байнга ингээл одоо дагчих юм. Одоо ингээл би харж байхад байнга дагаал одоо найруулагч энэ за одоо энэ жүжигчин энд байж байгаа энийг аван шүгэхэд л зураач яг хажууд нь очиж зураач шүү дээ. Оператор нь биш. Зураач нь яг хажууд нь очсон найруулагч энтэй талын энэ сандлын үнцэг орохгүй гэх юм. Энтэй талын тэрэгний дугуй тал ороод энэ тэрийг бүтэн оруулах хэрэгтэй байна шүү дээ. Их жишээ тийм. Ингээд найруулагчтайгаа маш нарийн харьцдаг юм байна. Тэгэд зураг авах юм. За тэгэл одоо нэг киноны зураг авч яхах чинь тент ч одоо нэг л ахын шиг нэг л наадан болж байгаа шиг юм болж байгаа. Тэр 1200 гаруй хүн гэдэг чинь маш их хүний баг бүрэлдэхүүн ажиллаж байна шүү дээ. Тэгэл зураг авч яхад одоо тент чигэл юу одоо нэг камер ажиллаж явах энд ч ажиллаж энд ч 5-6 газар ингээд юу камер ажиллаад ингээ харж явах юм. Тэгээд тэрнээс гадна яг одоо бүр ингэ зургийн талбайн гадна талд маш том одоо бүр ийм том экран дээр одоо яг энэ зураг авалтууд ингээ гарч явах юм. Тэрнийг одоо бүх зургийн группт байгаа бүх улсууд тэнд очиад яг зураг авч байгаа үед бол тэрнийг очиж хараа зогсож байгаа. Тэгэхээр чин тэнд одоо шинийн алдаа гаргаж байна. Тэ хинэн зөв яаж байна. Миний гэрлийн буруугаас болоод энд сүйдэр буучлаач гэх гэдгийг өөрөө хянаж яадаг юм байна тий. Одоо ухаандаа тайз нүүр тавьж байгаа нүүрүүдийн хүн хувцсныхан энэ төр ч одоо бүгд өөр өөрийнхөө ажлыг хянаад ёо энэ хүний төрүүчиндээ өмсүүлсэн дээлний товчин эндээ ясан байсан чиний ингэсэн байх шүү гэдгийг зөрсөн байна ч юм. Тэр митиг бол тэр гаднаас ингээ өөрөөсөө яг зураг авч явах явцтай хэмж байгаа. Тэр нь одоо их мундаг одоо ажиллагаа бол маш нарийн зохион байгуулалттай сайхан байдаг юм байна. Тэгээд тэр олон улсын кинон дээр одоо маш нарийн пров авч байна. За. Тий одоо ингээл мөрний хэмжээ тэгээд бэлхүүс одоо ингээл урт өндөр туранхай нам одоо энэ гарын чинь хүртэл ингээд ширээн дээр ингээд тавьж байгаа цагаан цаасан дээр ингээд зураад тэгээ хэмжээг нь аваад тэгээ фотогоор аваа. Тэгээ би бодохгүй миний гар чинь одоо насандаа хүний одоо нэгтэл би даал гарчихсан хүн юм чинь одоо ямар сайхан байхад гээ бас жоохон эвгэл байлаа да одоо өнөө хэлэхэд те. Тэгээд одоо бас ингээл насаад байгаа хүний чангаар гэтэл чинь яг тэр нь хэрэгтэй байдаг байх нь кадрт бас ямар хэмжээтэй яаж харагдах хэдийн насны хүн ямар байх хэвтэй те ориг байдлаараа хүний одоо ухаанда хүний гар яаж өтөрсөн байх хэвтэй те яаж одоо юу гэмтэй өөрчлөгдсөн байх хэвтэй гэдэг. 70 хэдтэй хүн ямар байх хэвтэй. Гэтэл чин та нар шиг одоо залуу улсууд нар чинь шалгоонтой шүү дээ тий. Тэгэхээр энэ төрний одоо тэгээ одоо хиймэл гартайч байж явсан болох тэр чин янз бүрийн байж тээ. Тэ хуруу хүмүүстэй. Ингэхээр маш нарийн тийм пров авдаг юм байна гэдгийг би тэнд очиж ханаа л ойлгож байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Яг хятадаар ярих шаардлага найруулагч минь тавьсан надад. Тэгээд та чадвал хятадаар ярих боломж байна гэсэн одоо наандаж өөрийгөө одоо цаандаж улсын нэрийг одоо би хичээе гэсэн. Тэгээд одоо зохиолынхаа үгийг аваад л одоо сар гарan 2 сар шахуу чийжэлсэн. Дажгүй сайхан болсон. Найруулагч маань кино дуусгаад одоо өрдүүрэн цэцэг надад өгөөд одоо ингээд бүр тэмэрэл баярлаа. Одоо сайхан байлаа гэдгийг хэлсэн. Тэгээд мөрчтэй явсан. Одоо хэлмэрч байхгүй болохгүй хэдий зохиол өгч ижлээч гэсэн чинь харилцан ярилцах одоо ингээд өнцөндөө гарна штэ тавчин тий. Тиймэрхүү байлаа. Тэгээд сүүлд нь за яг энэ жаргалантын ингээд өвөр Монголын маань кино бол 20 ангид кино энэ намар зуны зураг бол дуусаад ирсэн. Өгөл хаврын зураг одоо мал төлөвлөхийн үсээр 2 сар давна гэсэн дэвсийг ингээд уутахаар очино. За тэр бол ер нь манай монголчуудад адилхан
зам байдлын тэр бол ер нь ерөнхийдөө төстэй. Голц моц тэгтээ бол өөр юм бас байлгүй яах вэ одоо. Тэгээ. Энэ бол шар буурцгийн тус. Хамгийн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний нэг. Шар буурцгийн тус нь асар их амин дэмийг өөртөө агуулдаг. Ийм л учраас хүнсэндээ өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөг юм. Таны бэлтгэсэн хоолыг улам амттай тижээрлэг болгоно. Янта тусыг амар мөрөнд байрлах өөрийн талбайд тусгаалan тарьсан шинэ буурцгаас гаргаж авсан. Шар буурцгийн тус Янта хүн бүрийн эрүүл зөв амьдралын баталгаа. Энэ хануугийн жимснүүд хуучны шинжилгээг санагдуулан сайхан үнэр амттай шүү. Тийм болохоор би дандаа автдаг. Европын хөрснөөс таны ширээн дээр хануу Гандан лавран Венсалийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дүйнхрийн ван 2017. Энэ этгээгийн бодгоо ядуулах дээрхийн гэгэнтэн 14 дугаар далайланы 34 дахь удаагийн Дүйнхрийн ван бусуу сүсэгтэн олон дон зориулж 2017 оны 1-р сарын 4-өөс 14-ний хооронд шууд нислэг үйлдэх тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Холбогдох утас 95 19 40 95 19 60. I long to hold you near and kiss you just once more. But you were on the ship and I was on the ship. Ice Kashmir. Адуулар гэсэн Монголын өмнө хөрсөн дурсан. Ашиг чилдийн унтаа ард түмнийм эрүүлж хүрнэ. Энэ сайхан үнэмшлийг хэрэгцүүлэн бодоход олон багархал бодогдохоор монголчууд маань өссөн санаачлан хийж чадсан. Монгол эрдэмтэд баталгаажуулсан. Дэлхийд хаач байхгүй дээд эрхний ард шог хундаг энд үйлдвэрлэж байна шүү дээ. Ард шог, ард түмэн эрүүлж байна. Гандан лавран Венсалийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дүйнхрийн ван 2017. Энэ этгээгийн бодгоо ядуулах дээрхийн гэгэнтэн 14 дугаар далайланы 34 дахь удаагийн Дүйнхрийн ван бусуу сүсэгтэн олон дон зориулж 2017 оны 1-р сарын 4-өөс 14-ний хооронд шууд нислэг үйлдэх тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Холбогдох утас 95 19 40 95 19 60. Сахар нэмээд жоохон 9 чихрэн явуучих. 9 чихрэнд одоо хэрэг хайлгатай амархан гэдэг 9 чихэр хийгээд байгаа юм да. Яатан 9 ч болно шүү дээ. Манай дууг нь элсэн сахар байгаа л да. Та бас өөрөө ингэж саунд хийгээд аваад ирсэн хашир хүн гэдэг бол ер нь. Одоо тэгээд танаа сахар хөрөхгүй ээж магадгүй гэдэг байгаа шүү дээ. Одоо тэрэндээ ч биш л дээ. Ер нь сахар юу аарц буцаад тахад бас 9 чихэр нийлээ ахиухан ордог. Чихэр нийлээ ахиухан ордог. Зөв. Тэгээд тэр Бээжингийн кино бол тасарсан гэж кино байлаа. За, тэрэнд бол та их өрөөмөц юм болсон. 74 5 настай. Одоо миний л насны дүр байлаа. За, миний хүмүүс хийгээд угаад үзье. За, тэгээд юу хүүтэйгээ хоёлаа амьдэрдэг ээж юм байна. Хүүн цэрэгт яваад эрээг өдөрч ихтэй одоо өгөө болчихсон. Насаар ганцаар амьдарч байгаа. Ан хийж амьдардаг. Тэгээ одоо буу өрөөд энлөгөө цүнх зүгээд мотоциклтэй одоо нүдний шил зүгээд л одоо энэ нөгөө битүү ийм сахин малгай өмсөд ингээл одоо тэр сайн харагдсан шүү. Тийм дүр байлаа. Тэр дүр яагаад тийм хувц өмсөж ан хийдэг хөдөөний тосхны нэг авгаа малтай бас угаад үстэй минь хөө ямар. За энийг би танд аягалсан. Та өөрөө бас их итгээд анч хүн байх нь тий. Тэр өмссөн малгай, хувцас тэгэл тэр мотоцикл гэж тэгэхээр Монгол хүн бол морил бодогддог шүү дээ. Тэгээ одоо мотоцикл би чинь одоо мотоцикл унаж сурах шаардлагатай байлаа. Та орлон тоглож авах уу гэсэн надаас. Тэгээ яг хөө шаардлагатай бол авъя. Тэгтээ бол би нэг адмаар үгүй байна гэсэн. Тэгээ би янгатай ч байсан мотоциклын сурандаа гэж бодсон.
Тэгээ мотоциклын оролдож байгаа тийм ч одоо Өвөр Монгол хятад чинь мотоцикл дугуй их хэлбэг байдаг юм чинь. Хүний мотоцикл дээр манад байж энэ гэж байгаа тийм. Онцолсон. Тэгээ ямар ч байсан 2 дугуйтай мотоцикл бол одоо хэцүү л дээ. Тэ одоо өнөж манад 3 дугуйтай нөгөө шаахай гэж ярьдаг дээр үе тэ. Тийм мотоцикл байсан. Тэгээд тэрнтэйгээ давхинда. Тэгээ мотоциклд эхний зурагн дээр орох бодлоо. Тэгсэн чинь би өмнө нөгөөт ордон тоглогчтой сургууль хийгээд байсан юм чинь. Тэгсэн за одоо яг жинхэнэ зураг аавна гэж ингэсэн. Тэгээд улсууд ингээл тойроо зогссоод ингээл харж байгаа юм чинь. Тэгэл нөгөө мотоциклынхаа гарын арааг ингээд яахан зөөлхөн өгөөл дэр гэж асах байхгүй юу. Тэгэл миний хажуу талд 2 жүжигчин миний хард нэг жүжигчин сууж байгаа юм. Тэгэл тэгсэн чинь ингээл араагаа өгөөл ингээд дэр гэж тэгсэн. Тэгэл тэгсэн нэлээд хүчтэй хин ингээл уршаа тэгэл хөдлөх байхгүй тэгсэн. Дэр гэж тэгсэн нэлээд хүчтэй эргүүлсэн чинь уусууд ингээл ярагдаад хөхрөлтэй л явчихтыг. Гайхаад би тэгэл зогслоо. Тэг яадсан юм болоо. Амар сони гэж удаа харсан чинь нөгөө 2 манд байж илээ хаажад. Ингээд нөгөө харсан нөгөө залуу налга болчихсон. Онцгсон. Тэгсэн нөгөө залуу маань намайг нөгөө нэлээд хүчтэй өгөөд ингээ ухас гингүүт манаар айжсэн байна л да. За энэ хүнцтэй яаж л болдг юм бол да гэж бодчихсон уу? Яасан мэдгүй нэг мэдсэн ч үсрээ утсан байсан. Тэгээд тэгсэн чи босоод ингээд ямар хурдан өсөрч вөө гэдэг. Би тэрийг мэдээгүй шүү дээ. Би ч нэг битүү юм алгаа залгаатай ингээд өөрөө ингээд яаж байгаа юм чи. Тиймэрхүү л явдал. Тэгэхээр ер нь бас орсон тоглогч гээд нэг тэр болгоныг хэрэглээд байх шаардлагагүй юм шиг надад санагдчихсэн. Тий. Бас тэр ээжийн нислэгийн талбай гэж 14 онд хийсэн кино байгаа. Өвөр Монголд хийсэн кино. Тэр бол одоо надад миний хийжээс уран бүтээлүүд дотор би тэрэн шиг тэгэж их өөрөөгээ даачилж их анхаарал тавьж өөрийгөө тэрэнд зориулж тийм дүр учраас би тэрэндээ хайртай. Тэр кино маань нэлийн их олон улсын шагнал авч байгаа. Дуудаж инлээ намайг тэнд зурганд явж хахад бас Итали явлаа л гэх нэлээд өндөр шагнал авлаа л гэх хаашаа ч гинэдэ яаж ийм гэсэн. Тэгээд тэнд бас нэг голын ус гаталдаг энэ гөхөр төрхтэй явж хагаад голын ус гаталдаг тэр усан дотор ингээд живж байгаа тийм зургнууд энэ байсан. Тэгээд намайг ордон тоглогч авах уу гэж тэгсэн. Би авахгүй гэсэн. Тэ бас цаг улирланд бас гайгүй 8 сарын зураг байсан. Тийм би авахгүй л гэсэн. Ягаад гэхдээ хамтаар би бас өмнө 150 ардын жүжигчийн 51-ыг хийжсэн киноны Тэнгэрийн хөө гэж кинондаар би туулгалыг гаталж тэрэлж юм тэнд би усанд бас хөвжиж ивж байгаа зурагт орж исэн. Боломжийн санагдчихсан. Тийм болохтойгоо хамтаараас хүний нутагт очиод нэр нүрээ бас боддог юм байна. Хүн чинь нэрээ бад юм байна. Улсынхаа нэрийг боддог юм байна. Тийм болохоор гайгүй байлгүй дээ. Боломдоо гэж бодсон. Тэгээд тэнд одоо усанда тэр өхөр тэрэгтэйгээ нэг жоохон хөөх цуулгацсан өхөр тэрэгтэйгээ ингээд тэрэг нь ороод нөгөөтгийн гүн усан дотор ороод гаццсан. Тэрнийг ухаж агаад одоо усан дотор живж байгаа тийм зураг байсан. Тэгээд тэрэндээ би одоо өөрөө олсон тэр зургийг авахад 4 цаг гарan одоо тэр усан дотор одоо манай киноныхан ч ганц аваад өнгөрдгөө авши средний группнийг айл одоо ингээл энэ хүүхдийн группнийг айл миний группний среднийг эсэр батал чинь одоо ингээд 4 цаг гарan байсан. Тэгээ сүлд нь гараад ирсэн чи ястай одоо та бол одоо нэр үнэхээр баатар юмхтэй юм байна ястай. Манай жүжигчд манай Өвөр Монгол хятадын жүжигчд хизээч ингэж тоглохгүй. Хизээч ингэж усан дотор ийм удаа хугацаагаар байхгүй. Заавал ордон тоглож авах байсан гэл тэгжилээ. Та одоо визатай мэл гэж ил одоо миний визатай гэж байх уу. Бас нэг монгол хүний нэг одоо нэг тийм нэг ясны чанар юм байх та. Бас тэгээд нэг гүргэр гэх юм уу та. Тий. Арт ястаа сайхан болжээ. Би бүгдийг нуугаад дуусгачлаа. Одоо ингээд дахиад уу. Хамаг би халууд үгээл ингээд хөлс бүр цагаал эхэлж байна. Маш сайхан амттай арт сайн. Үнэхээр дахиж уунаа. За тэгээд мэдээж кино дэлгэцэн нь бол маш олон ээжийг. За тэгээд тэр ээжүүд бол их олон зан төрхтэй, олон янзын амьдралтай, олон янзын хэв маягтай ээжүүд. Харин яг жинхэнэ амьдрал дээрээ та ямар ээж вэ? Хитэн хүүхэдтэй. Би 5 хүүхэдтэй. 3 охин, 2 хүү. Тий, 3 охинтой сүүлийн 2 охин маань ихэр нэлээд зовоож иж хүн болсон гэхүү дээ. Өө тийм үү? Тий, анханасаа гарахасаа дутаа төрсэн. 800 г. Жинтэй 2 хүүхэд тэгэл
манай өвгөн чинь цэргийн газрын хүн байсан. Тэгээ манай хатам ээж миний өөрийн ээж энэ надад их тусалж байсан. Тийм. Манай хүүхдүүдээс одоо хамгийн том нь Жавзан гэдэг соёл урлагийн сургуулийн төгссөн жүжигчдийн анги төгссөн. Тэгээ одоо Эрдэнэт хотын Гокийн соёлын төвд менежер хийгээд жүжигчнээ давхар хийж бас мань чүнэлийн 10 жихөр кинон тоглочихсон жүжигчний мөрөслөөр ажиллаж байна. Нөхөр нь бэхүүлэг гээд тентхийн бүх залуучуудын театрын захирлын ажил хийж тэдний сайхан явж байна. За хоёр хүү маань бол барилгын одоо засал чимгэл мод можаан төмөр янз бүрээр юм хийдэг ийм мэрэгжилтэй. Хоёр бага охин маань бол нэг нь англи хэлний багш, нэг нь хэвлэл компьютерийн мэрэгжилтэй. Хүүхдүүд минь одоо тус тустай гарцгаасан. Дэжиг сайхан байна. Таны шүтэд залбирдаг зүйл юу вэ? Хизээч хүнд битгий хотлоо хэлэх гэж байна. Би яагаад ихтэй хамтаар нэгдүгээр ингэж байж байхдаа би чинь хүүдээ гойволтой аим би халуунсан. Одоо хуучин олон болог бариад гэж байсан. Тэнд ингээд цагаан сараар хүүдээ бид нар чинь ингээд айл гэсэн шүү дээ. 50-аад он 40 хэд он би чинь 44 оны хүн шүү дээ. Тэгэл ингээд цагаан сараар ингээд айл гэсэд явахтаа хамтаар одоо ийм дугуйргын боо бол өгөндөө нэг аягны амын хэрэг. Тэгээ нэлээд чадaltaй аян-жинд одоо бэжин энэ одоо юу энтэрлөө яваад хот хөрөөр яваад одоо аян-жин нэ тэмээгээр одоо аян-жин тэгээд ирсэн улсууд нь болохоор нэг жоохон домбол сахар тавьж өгвөл одоо бөөм том биелэг ингэж өгдөг байлаа. Тэгсэн чи би нэгдүгээр ингэж байж байгаад аавтайгаа хоёулаа цагаан сараар шинийн 3-4-ний үдлээсэн байхад одоо утгах нь Орсогийн гээд нэг айлд эмээгэнд очихгүй одоо бол би эмээ гэж энэ тэр үедээ нэг 50-60 орчим насны нэг ихч байсан. Тэгээд аавтайгаа явсан чи миний хөө жоохон оройтой дэрсэн чинь цагаан сарын биелэг дуусчихсан одоо яана их чин дараа чамд дэвтэр харандаа өгнө гэхгүй юу. Тэр үеийн дэвтэр харандаа гэдэг чи одоо нэг $1 бараанаас ч үнэтэй. Дэвтэр 12 цаасны нингэн дэвтэр те. Тэр чин олдохгүй штэ. Балай харандаа идэлж олдохгүй штэ. Айгүй хэцүү. Тэгэл тэгсэн дэвтэр харандаа надад өгнө гэсэн. Ямар гоё юм бэ гэдэг л би ингээд бодоод байсан. Хизээ өхөн болдоо гэж бодоод байсан. Өгөөгүй байхгүй юу. Тэгэл за хүнд хизээч бодлоо хэлж. Би одоо өнөөдөр хэрнээс би нэг хүнээс нэг нингэн 12 цаастай дэвтэр харандаа авах хэрэгтэй гэж бодож байдаг шин. Хүнд бодлоо хэлж болохгүй. Ялангуяа хүүхдэд бодлоо хэлж болохгүй. Өөрөө чадах юм бол хүнд би чадна би тэгье л гэж хэлэх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Зөө. Тийм. Нэгдүгээр тийм хоёрдугаар ээж маань ямар ч ажил хийсэн байсан заавал дуусгач гэж хэлдэг байсан. Ягаад тэгэхээр ажлыг хийж дуусгахгүйгээр ингээ үлдээ нэгдэг бол хүний толгой дотор ял болдог гэж хэлдэг байхгүй юу? Ял гэж ямар юм байдаг юм болоо юу яриад байгаа гэж боддог байсан. Одоо бодох нь нүүний билүүдээ хүн одоо хандаа өнөөдөр би ажил хийж хагаад дутаа орхичхад ёо маргааш нөгөөдгийг гүйцээч хийх гээл маргаашийн ажил дараагийнхын ингээд дугаарлагдаад ингээд хураагчдаг тийм болохтойгоо хамтаар хүн нэгтэл ямар нэгэн ажлыг хийгээд эхэлсэн бол яаж ядарч ирсэн ч байсан заавалчгүй дуусгаал за одоо боллоо доо гэж орох ёстой. Би энийг их бодож явдаг. Би чанарыг эрхэмлсэн Европ жимсний хануу дэлгүүрт байна. Вау! Хатаасан жимс, нойтон жимс, хөлдөөсөн нарийн нугуурт байдгийн байна. Араа дэлгүүр болгондоо зориултын хөргүүртэй юм байна. Хүйтэн байна. Жимсийг шахаад жуус болгочлоо. Жуусаа угаад суух баартай юм байна. Миний сонголт, таны сонголт хануу Европ жимсний бөөний төв. Европын хөрснөөс таны ширээн дээр. I long to hold you near and kiss you just once more. But you were on the ship and I was on the ship. Ice Kashmir. Гандан лавран Венсалийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дүйнхрийн ван 2017. Энэтхгийн бодгоо ядуулах дээрхийн гэгэнтэн 14 дугаар далайланы 34 дахь удаагийн Дүйнхрийн ван бусуух сүсэгтэн олон дон зориулж 2017 оны 1-р сарын 4-өөс 14-ний хооронд шууд нислэг үйлдэгт бол та бүхэн амжиж бүрдүүлээрэй. Холбогдох утас 95 10 99 40 95 10 99 60.
just once more. But you were on the ship and I was on the ship. Ice Kashmir. За болно. За, амсаад үзтээ. Ямар амттай. Хачин гоё байна. Хаа. Үнэхээр хачин гоё амттай байдаг. Цэвэр жимс байдаг учраас Hano брэндийн хамт олон бол Европоос 7 хоног болгон яг одоо технологийн дагуу за мөн тээвэрлэлтийн зориултын машинаар шин жимснүүдийг бол Монголд оруулж ирж байгаа. Тийм ч учраас шин жимснийхаа жүүсийг бол тэр дорн шахаж бас та бүхэнд үйлчилж байгаа. За нэвтрүүлэг бол ер нь төгсөж байна. Бид хоёр өнөөдөр бол цагаан эдэ буюу эрүүл хооллолтыг өнөөдөр үзэгчдтэй одоо уриалж үзүүллээ. Цагаан эдэгээрээ л би одоо үзэгчдийгээ дайлъя гэж өөрийнх нь хүсэлтийн дагуу өнөөдөр бид нэр ингэж бэлдсэн байгаа. Тэгээд арц маш сайхан амттай болсон байна. Тэгээ өнөөдөр цаг заваа гаргаад студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Одоо дараагийн уран бүтээлүүд хизээ одоо нөгөө хэлийн чанд руу бас явах гэж байна. Төлөвлөгдсөн ажлууд юу вэ? Байна. Одоо тэр Бээжингийн киноны өвлийн зураг дотор байгаа. Одоо энэ 2 сарын ихэр 2-3 гээд явна. Надад Өөр Монгол хийж байгаа 20 ангид кино маань өвлийн зураг 20 зураг дотор байгаа. 2 сар гараад явна. Тэгээ бас захиалгатай байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Гарын бэлгээ гардуулдаг уламжлал байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта брэнд байгаа. Янта брэндийг Мом Асл компани хамт олон албан ёсны дистрибьютор учраас Монголд оруулж ирдэг байгаа. Дандаа байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэгчдэд санал болгож байгаа. Тэгээд манай ширээн дээр өрөөтэй байгаа энэ сайхан бүтээгдэхүүнүүдийн дээж энэ дотор байгаа. За баярлалаа. За lazar яасан ч их юм дээ. Арт шок, арт түмний эрүүлж байна. Газар шим компани хамт олон Артишок хэмээх эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй ундааг танд бэлгэлдэж байна. За мөн одоо эмийн оронд тогтмол цагаар хэрэглэвэл эм болчихно. За мөн амны цангаа тайлна, эрүүлжүүлнэ. Танд эрүүл инхийг хүсье. За баярлалаа. Би Артишок бас хэрэгжилж ясаа. Энд чих сайхан. Европын хөрснөөс таны ширээн дээр. Hano брэндийн хамт олон за Европын хөрснөөс шууд Монголд гэсэн уриатаагаар ажилладаг. Үнэртэд үзэхэд амт нь шууд одоо араанд амтагддаг ийм сайхан жимсийг бэлгэлж байна. За. Та нарт үзэхөө баярлалаа. Тийм байна шүү дээ. Яг шинэ тийм ногоо жимсний өнөр гарч ийн шүү дээ. Ямар маа. За ийш нь ингээд тавьчихъя. Ивент тэтгэгч байгууллага Shop Mongolia. Би ч одоо начина машин дуудахаар юм болж байгаа шиг юм дээ. За ингээд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Таны уран бүтээл, за мөн өөр хөөхтөн, инх тунх, жаргалаар дүүрэн, элбэг дэлбэг амьдргээ гэж өрөөе. За баярлалаа. 25 дугаар Суваг телевизийн хамт олонд уран бүтээлийн их амжилт хүсье. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулсанд баярлалаа. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. Хэрхэн үзэгчтэй нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг худалдааны суваг Shop Mongolia-гийн хамт олон бас талархал илэрхийлье. Үзэгч танд ч гэсэн талархал илэрхийлье. Мэдээж зуны дэлгэр цагийг санагдуулам өргөө гэртээ бас айраг цагаагаар бэлхуулж бас болох юм байна. Тийм учраас нэг амралтынхаа өдрийг ч гэсэн цаг барьж болох юм байна, тийм ээ? Махнаас татгалзаж болно. Ингээ бид нартай хамтарч ажилладаг байгууллагуудаа баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.